Цагдаа ерөнхий газрын санхүү аж ахуйн албаны дарга цагдаагийн хуримдаа Эрдэнэлд цагдаа амглан хотхны үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү хотхон нь 2017 оны 6 дугаар сард шавыг тавьж эхлүүлж байсан бол энэхүү цагдаагийн байгууллагын 200 ших мал багчдыг шинэ байранд оруулахад бэлтгэж улсын комисс хүлээж аваад байгаамаа. Монгол Улсын засгийн газраас иргэдийг орон сууцчлуулах хөнгөлтэй зээлийн нөхцлөөр орон сууцны барилга барих талаар авч хэрэгжүүлэх бодлого хөтөлбөр арга хэмжээ, цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан гэр орон сууц нийгмийн байдал, эрүүл мэндийн хамгаалалт хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн цагдаагийн байгууллагын албаагчдыг орон сууцчлуулан нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зах зээлийн үнээс хямдвэртгөөр орон сууцны барилга барих ажлыг дистратай авч хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын 2000 ших албаагч байртай болоод байгаа. Цаашид ч энэ үйл ажиллагаа үе шаттай хэрэгжих юм аа. За өнөөдөр энэ цагдаа ерөнхий газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний хэрэгжилтийг танилцаад ингээд ажиллаж байна. За харахад бол ерөнхийдөө бас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд бол бас бодиттой, үр дүнтэй бас хэрэгжиж байгаа мэн гэж ойлгож байна. Тухайлбал одоо эргүүлийн автомашинуудын бензиний лимитийг 20% нэмснээр одоо дуудлаганд бол албаагчд бол цаг алдгүй очдог. За мөн одоо бензин хүрдэггүй их дуудлага үедээ ачааллахтай үед хэрдгүүний асуудал бол тасан зогсоогдсон байна. За мөн одоо энэ эрүүжлэх байруудад энэ эмнэлгийн тоног төхөөрөмж нэг яралтай асуудлуудыг авч өгсөн. За ингэснээр ямар ч хэлсэн одоо албаагчд бол өөрсдөө эртлээс сэргийлэх. За одоо ямар нэгэн хүний бие мууцсан тохиолдолд анхан шатны үзүүлэх тусламжийн энэ багц хэрэгцээнүүдээр хангагдсан байна. За мөн одоо албаагчдын хувцас хэрэглэл ямар ч хүн байгаатай бас танилцлаа. Одоо хүүтний үйлдвэрлэлд одоо байх ёстой шаардлагатай хувцснууд нь шаардлага хангамжны хөдөлгөөнүүдийг бас үз танилцлаа. За мөн одоо яг эргүүл жижүүрэх хяналтын чиг дээр ажиллах чиг дээр бас биднээс тусгай зөвлөлтийн машинуудыг гаргаж тоногж ажиллуулсан. Энэний хэрэгжилт юмнууд бол боломжийн хэмжээнд байна гэж үзэж байна. Цагдаа ерөнхий газрын санхүү аж ахуйн албанаас хөдөлгөөн тэргуулийн автомашинуудад хүүтний удирдлын нэмэгдэл шатгуун олгож шаардлагатай алба хэлцүүдэд парк шинжилэл хийн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд насан туршаагүй хүүхдээс мэдүүлэг авахд зориулттай өрөө байнга зам дээр үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар цагдаагийн хүрээний замын цагдаа автовазын жолооч нарт хасах 40 хэмийн хүйтэн дулаана хадгалдаг нохой арьсан дотортой гутал эрүүлжүүлэх байруудыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулсан. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр албаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, албаны бэлэн байдлыг хангахад үр дүнгээ өгч байгаа юм. За энэ сая шинээр өгсөн багаар төхөөрөмжийг 13 нэр төрлийн багаар төхөөрөмжийг аваад хоёр иргэдийн эрүүл мэндэд анх шатны тусламжийг үзүүлэхэд бол арай зөвхөн сайжирсан. Хоочноосоо дээр болсон.